Сайн байцгаана уу залуусаа. За SBS HD телевизээс хөтлөгч амглан болон хөтлөгч Төмөр нар яг одоо та бүхэндээ мэдчилж байна. Бид одоо Монголын Улаанбаатар хотын нисэг буудал дээрээс та бүхэндээ мэдчилж байна. За тэгэхээр NBA Global Games-ийн хүрээнд бүгдээр тултаар дүүсэн шалгал бодлоо. Los Angeles Clippers Charlotte Hornets багуудын тоглолтыг сурвалжлахаар манай сурвалжлах баг ийм замдаа гарч байна. Энэ тоглолтын эргэн тойронд болж байгаа үйл явдал болон тоглолтын талаар ам сонголттой сурвалжлагыг бид та бүхэндээ иргэн хөтөлбөрөөр онцлоно. За мэдээж SBS HD телевиз 10 сарын 28-наас та бүхэндээ Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 70 дахь улирлыг бол шууд дамжуулж үзүүлэх бэлэн болсон. За үүн зориулаад одоо SBS Play сувал та бүхэнд шинээр нээгдэж байгаа. За үүнтэй холбогдуулаад бид NBA-гийн тоглолтын дотор нь юу болдго юм бэ гэдгийг бол сурвалжлахаар ингээд манай баг бол өнөөдөр ингээд хөтлөх гэж байна. Тэгээд хятадд Шанхайд бол тоглолт болно. Одоо сагсан бөмбөгч MJ буюу Майкл Жордан хэлсэн байлгүй ч 1991 оноос хойш ингээд хятад улс одоо сагсан бөмбөг ийм өндөр хөгжилтэй болчих гэж төсөөлөөгүй байсан. Тэгэхээр Шанхай руу бид бол нисэх гэж байна. Тэгээд тоглолтын талаар мэдээлэлүүд бол төсөөлөг бол ингээд хэлээд байна тийм. За тэгээд Шанхайд очоод бид Los Angeles Clippers Charlotte Hornets багуудын тоглогчтой мөн уулзах тавшаа авах үзэж та бүхэндээ бас мэдээлэл хүргэх мөн тоглолтын ерөн тойрон бол бүх үйл явдлыг та мэдээлэл та болно. За ингээд та бүхэн SBS HT+ тэр тундаа SBS Play сувагтай NBA-тэй хамт байгаараа үзэгчтэй түр баяртай хэдүүлээ аялын нэвтрүүлгээр ингээд эхлүүлье. За ингээд SBS HD телевиз та бүхэндээ Los Angeles Clippers Charlotte Hornets гэсэн Шанхайд болсон Global Games-ийг сурвалжлан хүргэж байгаа. Юуны өмнө та бүхэндээ NBA-гийн дэлхийн аялын тоглолтын түүхээс бас бага зэрэг бол танилцуулъя. За NBA-гийн дэлхийн аялын тоглолт нь бол Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэрээс гадна болдог цуврал тоглолтуудыг бол хийдэг. За тэгээд энэ нь бол жил бүр уламжлан зохиогддог. Энэхүү тоглолтод NBA-гийн багууд нь гадаадын бусад лигийн багуудтай эсвэл хоорондоо тоглодог байгаа. За тэгээд энэхүү тоглолтууд нь бол бүгд одоо NBA тоглолтууд яаж явдгүү яг тэр дүрмээр зохион байгуулагддагаараа онцлогтой. За NBA-гийн багуудын хамгийн анхны олон улсын тоглолтыг хийсэн баг нь бол 1978 оны лигийн аварга Washington Bullets баг бол байсан. За одоогийнхоор бол Washington Wizards гэсэн үг. За тэд бол Израилийн Тель Авивд очиж Израилийн лигийн аварга Maccabi Tel Aviv багтай нөхцөл тоглолт хийсэн байдгийн байна. За тэгээд үүнийхээ дараа жил нь бол Хятадын Бээжин болон Шанхай, за Филиппиний Quezon City хотуудад бол тоглолтоо хийсэн ийм түүх бол үргэлжилдэг ажээ. За залуусаа эргээд уулзж байгаадаа таатай байна. Ингээд хөтлөгч амглан болон Төмөр нар яг одоо бүгдээр нь хятад ард улсын Шанхай хотод бол хүрэлцэн ирсэн байна. За сэтгэл ямар байна Төмөр ах? За тэгэхээр өнөөдөр сайхан байна. Азийн Нью-Йорк гэж хэлэгдэг Шанхай хотод хүрэлцэн ирлээ. Өнөөдөр орой тоглолтоо үзнэ. Тэгээд үнэхээр одоо баруунд ирсэн юм шиг шал өөр байдаг юм байна. Тэгээд Шанхай хотын өндөр барилгууд, за бид нар одоо яг төв талбай дээр нь хотын төвд ирсэн цэцэрлэг түрээдэн үнэхээр сэтгэл өндөр сайхан байна. За тэгээд 1 тэрбум 300 400 сая хүнтэй бүгдээрээ хятад ард улсын одоо хөгжил, ялангуяа спорт хөгжил бол өдрөөс өдөр төсөн нэвжиж байгаа гэдгийг манай үзэгч бол сайн мэдчихэж байгаа. Тэгээд ер нь бол одоо удирдлийн өмнөх тоглолтууд хоёр дахь тоглолт ингээд яг энэ удирдлийн өмнөх тоглолтууд бол явж байна. Яг хятадд гэсэн үг. За эхний тоглолт бол Шинжээнд болсон. Тухайн тоглолтод бол Clippers Charlotte Hornets хоёр баг тоглосон бол энэ хоёр баг дахиад аялаад Шанхайд хүрээд ирсэн байна. Тэгээд би Төмөрөөс асуухад байна л да. Япон, Солонгос, одоо Арабын нэгдсэн Эмират ч юм уу те өндөр хөгжилтэй Азийн орнууд олноороо байгаа шүү дээ. Азийн одоо бусад твүүдийн. Гэтэл яагаад яг хятадыг сонгож Clippers-ийн яг энэ хурж ирсэн бэ? Энэ талаар та юу хэлэх вэ? За зүгээр NBA China Games гэж нэрлэгдсэн энэ тоглолтууд бол 2004 онд анх явагдаж ирсэн. Тэгээд хятад улсад зөвхөн NBA-гийн сагсан бөмбөгийг сонирхдаг тоглолтуудыг үзэх сагсан бөмбөөр хичээлдэг 300 сая хүн байдаг гэсэн тоглолт. Энэ бол одоо Америкийн нэгдсэн улсын хүн амтай ойролцоо бүгд улсын хүн амтай ойролцоо. Тийм учраас NBA-гийн хувьд бол хамгийн том зах зээл Аз гэж ярихгүй бүр дэлхийн хамгийн том зах зээл учраас энэ тоглолтууд одоо NBA-гийн зүгээс нь зачаалт төгсөж байгаа. Дээрээс нь эдгээр тоглолтууд үргэлж амжилттай болж байгаа учраас одоо хятад улсын зохиогчор байгаа. За тэгээд Японд болоогүй, Солонгос болоогүй түрүү үедээ яг үүний адилаар Азийн бусад зах зээлээс илүүтэйгээр энд хангалттай байгаа учраас маш их анхаарал хандуулсан юм байна. За тэгээд бүр Charlotte Hornets багийг сонгосон Jeremy Lin-тэй холбоотой юу? Тэгвэл яг Jeremy Lin Charlotte ирэхээс өмнө гэхдээ энэ одоо мэдээ гарцсан байсан. Зүгээр Charlotte Hornets шинэ брэнд Michael Jordan-ы багийг бас таниулдаг бас Michael Jordan-ы оролцоод байсан байх бодлоотой. Гэхдээ шинэ нэрээ сольсон, шинэ лого, хуучны логогоо эргүүлж авсан энэ багийг Азад дахиад таниулах гэдэг цаанаас бизнесийн шалтгаантай бол Los Angeles Clippers багийн хувьд бол өдөрч маань мэдж байгаа сүүлийн жилүүдэд тогтмол аврагын төвшөлт багийн тоонд яригдж байгаа учраас энэ багийг авчирч ийн гэдгээрээ зөвхөн спорт биш бас дагаад entertainment явж байгаа гэдэг бас ойлгомжтой.
За манай SBS HDTV-с та бүхэндээ 10 дугаар сарын 28-наас эхлээд NBA-гийн 70 дахь улирлыг 70 71 72 дахь улирлуудыг бол бид та бүхэндээ 3 жилийн хугацаатай шууд дамжуулан үзүүлнэ. Мэдээж 10 сарын 2-оос эхлээд NBA-гийн улирлын өмнөх тоглолтууд бас SBS Play болон Plus угуудаар гараад ирсэн байгаа гэдгийг дуулгахад таатай. Тэгээд өнөөдрийн тоглолт маань Mercedes-Benz Arena гэдэг одоо Шанхайн хамгийн л том одоо цэнгэлтүүдийн нэгд бол болох гээд байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол нэг цэнгэлдэх хүрээлэн ойролцоогоор нэг яг энэ талбайгаас бол 3-аас 4 одоо майлын зайтай гэж бид нар бол тооцоолоод байна. Тэгээд өнөөдрийн тоглолтын ер нь уур амьсгалын талаар та ямар төсөөлөлтэй байна вэ? Тэгэхээр өнөөдрийн тоглолтод бол би өнгө шинжээнд болсон тоглолтод хооронд сожигдсан. Өнөөдөр Clippers бас Азийн дэмжигч фэнүүдийнхээ өмнө өөрсдөө бас 2 дараач хожигчдод харихыг хүсэхгүй шүү. Тийм болохоор Clippers-ийн зүгээс нэлээд чармаасан тоглолт байгаа. Хамгийн харамсалтай нэг зүйл Chris Paul 7 хуруугаа гинтээсэн тоглох боломжгүй байгаа. Тэгээд хэдий CP тоглох боломжгүй ч гэсэн өнөөдрийн тоглолтыг заавч Clippers авахын төлөө зүтгэх болоо. Тэгээд бас гоё entertainment бид нар гой сонирхолтой тогтоонуудыг харсан гой тоглолт байх одоо гэж харж байгаа. Clippers-ийг хожино гэж хэлдэг байна. За тэгээд туудахгүй бүгдээрээ Mercedes-Benz Arena-гаас замун Шанхай хотын бусад хэсгүүдээс бол бид та бүхэндээ мэдээлэл өргөх болно. Ингээд SBS HDTV-с мэдээж үзүүлж байгаа. За Mercedes-Benz Arena-д бид тоглолтын дараа бас хэвлэлийн баг хурал дээр тоглогчтой уулзах боломжийг хайна гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд бүгдээрээ хэсэгхэн хугацааны дараа нэвтрүүлгээ өргөжлөх болно. За Шанхайд болж байгаа Global Games тоглох 2 багийн товч танилцуулгыг та бүхэнд бас танилцуулъя гэж бодож байна. За хүрэлцэн ирсэн 2 багийн хувьд бол Los Angeles Clippers багийн хувьд сүүлийн жилүүдэд тогтмол аваргын төлөө өрсөлдөх хэмжээнд яригдж буй лигийн шилдэг багуудын нэг бол Charlotte Hornets бол домог цагсан бөмбөгч Michael Jordan-ы мэдлийн баг байгаа. За тэгээд Michael Jordan бол бас энэ тоглолтод энэ үдшч бол бас ордныг дөргиож үзэгчдэд мэдчилж байснараа бол их сайхан зүйлүүд болсон байгаа. За Шанхайд болсон тоглолт болсон ордонг та бүхэндээ бас танилцуулъя гэж болж байна. Тоглолт болсон Mercedes-Benz Arena нь бол 2010 онд үе хаалгаа нээсэн 18,000 хөгжөөний бичгийн суудалтай шинэхэн ордон байгаа. За тэгээд мэдээж Mercedes-Benz компаниар нэрлэх эрхийг 10 жил эзэмших гэрээг бол 2011 онд хийсэн байдгийн байна. За нээлттэй хийгээд удаагүй байгаа ч гэсэн Mercedes-Benz Arena нь аль хэдийн бол Akon, Alicia Keys, Bon Jovi, Bruno Mars, Eagles зэрэг олон алдартай хамтлаг дуучдын шоуг бол зохион байгуулад амжичгаад байгаа юм байна. За ингээд SBS телевизээс одоо NBA үзүүлэлттэйгээ холбогдуулан бид та бүхэндээ NBA-гийн урдсан шатны тоглолтыг бол Шанхай хотоос сурвалж та бүхэндээ хүргэж байгаа. Бидний аялал үргэлжилж байна. За бид бас наашаа нисчирх замд бол нэлээд олон монголчуудтай тааралцсан. Зөвхөн энэ тоглолтыг үзэхээ зорж ирж байгаа сурагтай байсан. Тэгэхээр ер нь бол бас ойрхон болж байгаа учраас хөгжөөнд нэмжтэй байна ихээр гэж яах шивсэн. Тэдний талаар ямар бодолтой байна? Тэгэхээр Монголын сагсан бөмбөг сонирхчдод NBA-гийн сагсан бөмбөг сонирхчд маань энэхүү Азийн аялын тоглолтуудыг бүр хүлээдэг болсон байна. За хүлээж байгаа гэр бүлээрээ явж үздэг болсон байна. Бидний наашаа ирэх аялын хугацаанд гэр бүлээрээ явж байгаа сагсан бөмбөг сонирхчд маань таарлцсан. За тэгээд хүүхдүүдэд дагуулаа сайхан үзэхээ явж байна. Энэ нэг талаараа манай Монголд бас NBA-гийн сагсан бөмбөг ойрцны тод жишээ яагаад гэвэл хажуу хөршилт маань болж байгаа учраас өссөн үедээ манайхан яваад үзчих боломжтой болж байна. Энэгээрээ бас хүүхд залуучууд NBA-гийн талаарх мэдээлэлтэй болж ирж байна гэдэг одоо манай сагсан бөмбөг сонирхчдод бол тун таатай байна л да. Тэгээд бид бол 10 дугаар сарын 24 хүртэл NBA-гийн удирдлагын өмнөх урдсан тоглолтуудыг SBS Play суугаараа шууд дамжуулан үзүүлнэ. За тэгээд 10 дугаар сарын 28-нд удирдал 10 дугаар сар эхлэхээр байгаа. За тэгээд ер нь бол бас Шанхайд нэг өдөр одоо ингээд тоглолтууд болж байна. Нэг өдөр бас манай Улаанбаатар хотод тоглолт болоосэй гэж ерөөй. За тэгээд ер нь NBA-гийн түүх 70 дахь удирдал гэдээ яриад байгаа шүү дээ. Энэ удирдлагын онцлог ер нь удирдлагын өмнөх танд ямар сонир сайхан мэдээлэл үзэгчтэй нэг товчхон мэдээллийг хүргүүл. За тэгэхээр энэ удирдлагын онцлог миний хувьд одоо өөрөө онцлж байгаа зүйл бол өнгөрсөн жил Golden State Warriors баг жижиг бүрэлдэхүүнээр тоглоод авраг авчлаа. Энэ жилээс 2-3 баг яг энэ системээр тоглохоор одоо аль хэдийн мэдгдсэн байна. Тэгэхээр энэ удирдал миний хувьд одоо хуучны энэ жижиг бүрэлдэхүүнээр тоглодог энэ сагсан бөмбөгийн систем эргэж ирж байна. Энэ талаараа бүр одоо багуудын өрсөлдөөн одоо сонирхолтой болох гэдэг. Тэгээд нэг 10 жилийн өмнөх Phoenix Suns багийн тоглодог байсан илүү их оноо авдаг одоо үзүүчтэйгээ entertainment сагсан бөмбөг эргэж ирэх гэдэг нэг миний хувьд одоо онцолж байна. За тэгээд дээрэс нь 70 дахь удирдал гэдэг утгаараа түүхэн удирдал учраас 70 дахь удирдлийн авраг баг гэдэг нэг дурсгалжүүлнэ гэдэг утгаараа энэ жил багууд маш их онцгой одоо ач холбогдол өгж байгаа. Одоо тэр дундаа өнгөрсөн жил финал тожигдсон Cleveland Cavaliers, тэрний өмнөх жил финал тожигдсон San Antonio Spurs гэдэг эдгээр багууд бүгд дахиад цомын төлөө дайрлалаа гэж байгаа учраас энэ удирдал үзэж та бүхэн бидний хувьд бол үнэхээр суудлаас өмдсөн үнэхээр гайхалтай тоглолтуудаа гал гарсан тоглолтуудаа гоё удирдал болно гэж хэлдэг байна.
За ингээд NBA-гийн 70 дахь улирлыг та бүхэн SBS HD телевизээр хүлээн авч үзээрэй. Бидний нэвтрүүлгийг үргэлжлэж байна. NBA 2015 Global Games-ийг зохион байгуулагч Шанхай хот нь Хятадын хамгийн том хот. За тэгээд хүн амын сурчлал 24 саяар өмнөд хөршийн хамгийн олон оршин суугчтай хотоор бол нэрлэгддэг. За дэлхийн худалдааны гол төв энэхүү хот нь Аз ТV-ийн хамгийн завгүй үйл ажиллагаатайгаараа зогсохгүй хамгийн том далайн бомб хот гэдгээрээ дэлхийн дахинд алдартай юм хот байгаа. За 2013 оноос NBA-гийн дэлхийн аялан тоглолт гэсэн нэрийн дор явагдуулсан энэхүү удирлын өмнөх үргэлжлэн тоглолтыг 2014 онд Шанхай хот мөн хүлээж авч байсан гэдгээр бас алдартай. За тэгээд одоо бол Шанхай хотын ард иргэд одоо Хятадын иргэд бол аль хэдийн энэ Шанхай хотод болдог тоглолтыг бол хүлээдэг, хүсдэг болсон ийм боломжтой бол тогтжээ. За тоглолтыг бол үзэж сонирхохоор Хятадын алдар сагсан мөгч 2001 оны NBA-гийн оны шилдэг шин тоглогч болж байсан Яо Мин ирсэн. За мөн одоо Патрик Юнг болон Майкл Жордан нараа ирсэн байгааг манай үзэгчд бас харж байгаа болов. За тэгээд уг аялан тоглолтыг зохион байгуулснараа Азийн сагсан мөнгө сонирхчдын цар хүрээ болон тоог нэмэгдүүлэх, за мөн NBA буюу дэлхийн номер 1 сагсан мөнгөний лигийг дахин одоо сурчлах, танилцуулах гэдэг арга хэмжээ бол явж байгаа юм аа. За сайн байцгаана уу залуусаа. Яг одоо Mercedes-Benz Arena-гийн одоо бүсэл байдал бол ийм байна. За тэгээд гадаа бол орохыг хүссэн мянган хүмүүс бас байгаа гэдгийг дуулгамаар байна. Бид нар ямар ч байсан тикет авчлаа. За үзэгчтэй орой минь дүргээ бид нар Los Angeles Clippers Charlotte Hornets багуудын тоглолтыг сурвалжлахаар Шанхай хотод ирсэн байна. Тоглолтын удахгүй эхлэж байна. Mercedes-Benz Arena-д бид хүрэлцэн ирсэн. За тоглолт 10 орчим минутын дараа эхэлнэ. Тэгээд өнөөдрийн тоглолт ямар онцлогтой тоглолт болж байгааг үзэгч та бүхэн мэдж байгаа. Шанхай хотын энэ хамгийн том спортын ордон дүүрэн үзэгчтэй байна. Тэгээд Charlotte Hornets Los Angeles Clippers багуудын тоглолт ямар их хүлээлттэй байгаа. Энэ хоёр баг Азид төдийгүй бүгд найрамд Хятад ард улсад ямар их хөгжөөнд дэмжигчтэй гэдэг нь өнөөдрийн тоглолтоос тодорхой харагдж байна. За залуустаа дахиад үчийн мэндийг хүргэе. Бид бол яг одоо Шанхай хотын Mercedes-Benz Arena-д хүрэлцэн ирсэн байна. Мэдээж SBS телевиз та бүхэндээ NBA-г албан ёсны онцгой хэрэгтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ NBA-гийн урдлан шатны тоглолт яаж явагддаг вэ гэдгийг яг одоо үзэх гэж байна. Тийм ээ, энэ бол Mercedes-Benz Arena-д Charlotte Hornets болон Los Angeles Clippers багуудын тоглолт юм. Ингээд яг одоо Charlotte Hornets багийнхан миний ард хадаатай байж байгааг та бүхэн харж байгаа хаа. За үнэхээр халуухан байна залуусаа. Ямар ч байсан тоглолт маань эхлэх бэлэн болсон. Charlotte Hornets-ийн бүрэлдэхүүнд Аз залуу Jeremy Lin байгаад маш том сенсац болж байгаа маа үзэгчтэй. Түүний хувьд бол Азуудыг байлдан дагуулж байна. Mercedes-Benz Arena. Ийм олон үзэгч зөвхөн түүнийг үзэх гэж ирсэн байх шүү дээ. За ингээд яг одоо Charlotte Hornets багийн ардталт бол Los Angeles Clippers багийн залуучууд тэр цаана бол хараалтаа гараад ирсэн байгааг манай үзэгч харсан байгаа болоо. За ингээд SBS телевиз та бүхэндээ NBA-г албан ёсны онцгой хэрэгтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ. Түр баяртай залуусаа.
За тэгэхээр үзэгчтэй Charlotte Hornets Los Angeles Clippers багуудын тоглолтын эхний хагас үргэлжилж байна. 43-34 харьцаатай тоглолтын эхнээс Hornets тоглолтыг тэргүүлсэн. Энэ тэргүүлээ хадгалсан хэвээрээ явж байна. Тэгээд ерөнхийдөө Charlotte-ийн дамгаалдоор эхний хагас явагдаж штэ. Тийм байна. Тэгээд Түмрагаас асуумаар байна л да. Одоо энэ Charlotte-ийн бүрэлдэхүүнийг харж байхад дандаа шин залуучууд олон болчихжээ. Тэгээд ер нь бол дорн бүсийн баг бас энэ үйлрэлд бас плей-оффоор 6-аар ч юм уу 5-аар гараад ирэх болов миний хувьд зүгээр хараад байна. Та Charlotte Hornets багийн ирээдүг ер нь залуучуудын ирээдүг яаж харж байгаа вэ? Тэгээд дорн бүсийн өрсөлдөөнийг бас жаа баг зэрэг одоо үргэлжлээд мэдээлэл өгөх. Зүгээр яг өнөөдөр ирээд Charlotte Hornets багийн тоглолтыг амдаар нь үзэхэд бол үнэхээр гоё бүрэлдэхүүнтэй болцсон юм байна. За тэгээд энэ бүрэлдэхүүн ер нь дорн бүсэд бас боломжийн тоглох хэмжээний бүрэлдэхүүн гэж харагдж байна. За 5-6 дугаар байраар гарах үгүйг бол яг одоо хийж мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө Charlotte Hornets баг дорн бүсэд ямар ч байсан плей-оффын байрлалд өрсөлд хэмжээний баг болцсон юм байна. Үнэхээр гоё хурдтай гоё тоглолт үзүүлдэг баг болцсон юм байна гэж харагдж байна. За Mercedes-Benz стадионы одоо манай үзэгчид уур амьсгалыг харж байгаа. Үнэхээр гайхалтай уур амьсгал бол бүрдсэн байна. Ер нь бол олон мянган хүмүүс ингээд цуглардсан байгаа. За энэ баг Танга гайхалтай уур амьсгал бол бүрдсэн байна. Үнэхээр одоо сагсан бөмбөг ер нь дэлхийд даяар ямар мундаг хөгжсөн бэ гэдгийг харуулж байгаа. За нөгөө талаар Clippers-ийн бүрэлдэхүүний талаар хэд хэдэн бас шинэ 8 сонин сайхан зүйлүүдийг хийсэн шүү дээ. Clippers энэ өдрөд яах вэ? Los Angeles Clippers одоо 2 дугаар аг үнэхээр гоё болцсон харагдж байна. За Lance Stevenson, Paul Pierce нарын нэмэлтүүд бол яа харахгүй нэ нэмэр болохоор өөрчлөлт орсон харагдж байна. За тэгээд өнөөдрийн яг одоо үзэж таахны харж байгаа энэхүү дүрс бол NBA бол зөвхөн сагсан бөмбөг биш энтертайнментийг бүрэн утгаар нь хийдэг гэдгийг маш сод харуулж байгааг ордны уур амьсгал ямар байгаас үзэж таахны харж байгаа хаа. Үнэхээр гайхалтай уур амьсгалтай байна. Тэгээд энэ хоёр баг бас удирдлагын өмнө ингээ хоёр тоглож байгаа. Өнөөдөр хоёр дахь тоглолт байгаа. Эхний тоглолтод бол нөгөө Шинжээнд Charlotte хожсон учраас өнөөдөр бас Clippers хожихыг хүсэж байгааг харагдаж шиг байна те. Та энэ талаар юу хэлэх вэ? Яг харахгүй Doc Rivers хожихыг хүсэж байна. Өнөөдөр Austin Rivers тоглож байна. Дээрээс нь хуруугаа гэмтээсэн Chris Paul тоглож байна. Тэгэхээр Doc Rivers Los Angeles Clippers ямар ч байсан хожид аваад харихыг хүсэж байгаа нь ойлгомжтой байна. Тэгээд тоглолтын төгсгөл рүү сонирхолтой тоглолт болно гэж найдаж байна. За ингээд SPS ажлын та бүхэндээ 10 сарын 28-наас эхлүүлээд NBA-гийн буюу Хойд Америк улсын сагсан бөмбөгийн холбооны тоглолтуудыг албан ёсоор шууд дамжуулан үзүүлнэ. Манай юу татсан байна? Харин тийм За манай SPS телевизийн баг бүрэлдэхүүн уг тоглолтыг Mercedes-Benz аренагаар сурвалжлахаар очин ордны гаднах уур амьсгал, доторх уур амьсгал, үзэгчдийн хэрхэн тоглолт руу нэвтэрж байгаа гэх зэрэг сонирхолтой мэдээллүүдийг та бүхэндээ энэ нэвтрүүлгээр хүргэж байгаамаа. Ингээд NBA on SPS, We Love NBA. NBA 10 дугаар сарын 28-наас эхлэн SPS телевизээр гарнаа. За ингээд та бүхэндээ аялан нэвтрүүлгийнхаа төгсгөлд бол Los Angeles Clippers болон Charlotte Hornets багуудын тоглолтын тоймыг бас хүргэж байна. 2015 оны NBA Global Games-ийн хүрээнд Азад явагдаж байгаа хоёр дахь тоглолт Уг найрамд дотор туссан Шанхай хотод Los Angeles Clippers, Charlotte Hornets багуудын тоглолт боллоо. Энэ удаагийн тоглолтыг үзгээр Хятадын маш олон урлаг соёлын алдартнууд ордонд хүрэлцэн ирсэн байлаа. Мэдээж ордонд цугласан 18,000 үзэгчид бүгдээрээ нэг зүйлийг хүлээж байсан нь Michael Jordan-ы барааг харах байлаа. Энэ үдшийн хамгийн оргил хэсэг нь Michael Jordan болон Patrick Ewing мөн Хятадын домог сагсан бөмбөг Yao Ming нарыг үзэгчдэд танилцуулсан мөч байлаа. Зарим тоглолтын эхнээс Jeremy Lin болон Charlotte Hornets багийн тоглолтын санаачлагыг аван тоглосон. Ялангуяа Jeremy Lin Азад ирэн тоглож байгаа гэдэг утгаараа энэ тоглолтод маш их сэтгэл хөдлөл өндөртэй оролцсон. Тоглолтын эхнээс түүний шидэлтүүд ээж дараадан амжилттай болж байсан. За тэгвэл эсрэг талд нь мэдээж Blake Griffin, Chris Paul нарын хослол Los Angeles Clippers баг өөрсдийн үндсэн давталгаануудаа ээж дараадан хийж үзэгтийг шуугуулж байлаа. CP3 маш хэцүү байдлаас цацсан давталгаа амжилттай. Charlotte давталгаанд Brian Robertson дамжуулалтаар Tyler Hansbrough 2 оноо. Тоглолтын турш үзэгчдийг шуугуулсан олон хамгаалалт давталгаанууд ээлжиж байсны нэг нь Blake Griffin алсын дамжуулалтаар
2 оноо авсан энэхүү тоглолтоо байсан. Los Angeles Clippers багийн дэмжигчид хятад улсад маш ихээр байдаг энэ тоглолтын уур амьсгалаас харагдж байна. NBA-гийн комиссар Адам Silver энэ үеэр Харбин шар аргины компанитай хамтран ажиллах гэрээнд мөн баталгаажуулж гар үсэг зурсныг үйл явдал болсон байгаа. Jeremy Lin-ийн тоглолт 2 дугаар хагас чигсэн багийнхаа гол тоглохооны хөдөлгөгч хүчин байлаа. Blake Griffin CP3-ын дамжуулалтаар нэгээр явсан тоглохын амжилттай. Тоглолтын эхнээс оноогоор хоцорж байсан Los Angeles Clippers тоглолтыг эргүүлэх боломж урдгаар үед гарч ирсэн ч гэсэн тэдний ээж дараалан хийсэн буруу шийдвэрүүд бөмбөг алдалтууд Charlotte Hornets-т тоглолтыг өдөртөх бүрэн боломжийг өгсөн гэж хэлж болно. Steve Ballmer өнөөдрийн тоглолтыг үзэн суухдаа нэлээд сэтгэл дундуур байсан. Сайн дүрсвчлээс харагдж байна. Харин Big Al Jefferson, Jeremy Lin, Nicola Batum гэсэн Charlotte Hornets-ийн тоглогчдын уран гой тоглолт хослон тоглолтууд өнөөдөр оройн үнэхээр ордон цогц үзэгчдийг шуугилж байсан. Тоглолтын тооны харьцаа 72-56. Дөрөвдүгээр дүрсвчлээс бид харж байна. Бөмбөг таслагдсан Marvin Williams уран тоглолтоо гаргасан сэлгээний холбон тоглогч Brian Roberts мөн энэ үдэш олон холын шидэлээр ээлж дараалсан оноонуудыг авснаар Charlotte Hornets баг энэ тоглолтын эхнээс усуучилсаар 113-71 харьцаатай дуусгаж Азид хийсэн 2 аялан тоглолтоос хоёулангаас нь хожид авлаа.